За сайн мэцхан уу намайг Болдоотрын Мэлгүн Заяа гэдэг. Би Улаанбаатар хотод төрж өссөн айлын угаа охин. 2018 онд Монгол Улсын их сургуулийг Герман хэл шинжил мэргэжлэр төгсөөд за 2023 оноос MCS Property компанид ажиллаж эхэлсэн. За хамгийн анх сургуулаа төгсөөд ер нь үйлчлэгээний байгууллагад ажлынхаа гарааг эхэлжсэн. Түүнээс цаашлаад ер нь бүтээн байгуулалтын салбарт өөрийгөө сорж үзье гэж бодоод энэ компанид ажиллаж эхэлсэн. Ирээдүйдээ бүтээн байгуулалтанд гар бие оролцож, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх чин хүсэлтэйгээр энэ компанид ажиллаж байна. За төсөл дээрх миний ажлын нэг өдөр бол маш их завгүй өнгөрдөг. За барилгын ажлыг явуулахын тулд маш нарийн төлөвлөлтийн дагуу бүх хүмүүс маань ажилладаг. Өдрийн тайлан гаргах, 7 хоногийн тайлан, сарын тайлан гаргах ажлууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За нүдэнд харагдаж байгаа одоо энэ барилгын үйл явцыг тэр цаасан дээр буулгаж үлдээх ажилд хувь нэмрийг оруулж ажилладаг. Ер нь бол төсөл дээр би нэг өдөр байхгүй байвал би өгүүлэгдэхэр хэрэгтэй хүн гэдгийг мэдэрдэг нь надад их урам өгдөг. За би 10 жил байхдаа буюу 2013 оноос эхлэн Байтарваны спортоор хичээлдэг байсан. За 7 жил би энэ спортод өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулсан спортын мастер зэрэгтэй. 2019 оноос эхлээд одоо бильярдын спортоор хичээлж эхэлсэн байгаа. За энэ спортоор хичээлээ 4 жилийн хугацааг өнгөрөөсөн байна. Хамгийн сүүлд снукерийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод хүрэл медаль авсан байгаа. За бильярдын спортоор багсан амжилт гэх юм бол би снукерийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Катар улсад оролцож байсан. За өнгөрсөн онд пүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятад улсад оролцоод 32 дүлцэн амжилт үзүүлсэн байгаа. За цаашдаа энэ спортоор амжилт гаргаж олон улсын хэмжээний мастер болж Монгол улсын аварга гих цолыг хүртэх эрхэм зорилгыг өөртөө тавьсан явж байгаа. За хамт олноо өөрийнхөө зүгээс 3 үгээр тодорхойлох юм бол шинэлэг, нэгдмэл, өөр юмсэг гэсэн 3 үгээр тодорхойлмоор байна. Учир нь манай хамт олон үргэлж шинийг санаачлагч байж чаддаг. Бүгдээрээ хамтарч нэгдэж бүтээн байгуулж чаддаг. Мөн бүх зүйлд өөр юмсэг сэтгэлээр хандаж чаддаг нь миний бахархлыг маш их төрүүлдэг.